Өдөртөө бүгд их тэмдэг танилцуулъя. За засгийн газрын өнөөдрийн хурлаар эдийн засгийн нөхцөл байдлыг авч хэлэлцэн татвар төлбөр хураамжийг нэмэгдүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан байна. Мөн шаардлагагүй төсөл хөтөлбөр хөрөнгө оруулалтын ажлуудыг зогсоохоор болжээ. За гадаад хүчин зүйлээс шалтгаалan Монгол улсын эдийн засаг 2025 онд хүнд байдалд орох төлөвтэй байгаа учраас засгийн газар энэ онд татвар төлбөр хураамжуудыг нэмэгдүүлэхгүй байх шийдвэрийг гаргажээ. За тухайлбал 5 дугаар сарын дунд болоод эх 9 дугаар сард нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байсан дулаан усны төлбөрүүдийг хойшлуулна гэсэн төлөвтэй байна. Экспортын бүтээгдэхүүний үн онжээ. Тэгэхээр ийм цаг үед бол бид нэр цаашдаа мэдээж шаардлагагүй төсөл хөтөлбөрүүд, хөрөнгө оруулалтуудын ажлуудыг түр хугацаанд зарцаах, за хэрэглээг хумих тодорхой бодлого чиглэлүүд бол авч хэрэгжүүлнэ. За ард иргэдийн зүгээс бол ямар нэгэн үн нэмэгдүүлэх, төлбөр татвар нэмэгдүүлэх тал дээр бол бас санаа зовх зүйлгүй. Бид бол цаашдаа бол энэ төлбөр татвар нэмдэг байдлыг бол засгийн газрын зүгээс хориглох шийдвэрүүдийг гаргасан гэдгийг бас хариуцлагатайгаар хэлье. За иргэдийн бодит орлого өсөхгүй эсрэгээр үнийн өсөлт амьдралын чанарыг дороотуулсаар байгаа энэ үед татвар хураамжуудыг нэмэгдүүлэх нь дундаж давхаргыг үгүй хийж баян ядуугийн ялгааг улам бүр нэмэгдүүлэх эрсдэлтэй. Иймээс засгийн газраас бүх шатны засаг дарга нар болоод төрийн байгууллагууд төлбөр нэмэгдүүлэхгүй байх үүрэг чиглэлийг өгч байгаа юм байна. Харин эсрэгээр нүүрсний салбарын алдагдлыг нөхөхийн тулд экспортыг дэмжихэд голчлон анхаарал хандуулахаа илэрхийллээ. Тодтголыг дөнгөж 3 дугаар сар дээр явж байхад энийг ярихад бол хэтэрхий эртээ ийм асуудал. За харин үүний оронд бид экспортыг нэмэгдүүлэх, төсвийн орлогыг яаж төлөвлөсөн хэмжээнд хүргэх вэ? Энэ шаардлагатай арга хэмжээнд авахар төлөвлөж байна. Зөвхөн экспортынхаа орлогыг нэмэгдүүлэх, валютын орлогоо хэмнэх, өсгөх энэ зах зээл рүүгээ илүү хөрөнгө оруулалт санхүүжилттэй хийе гэж байгаа. За энэхүү орлогоо нэмэгдүүлэхийн тулд бүх шатанд анхаарч ажиллахаар болж байна. Харин төсөв тодтгол хийхгүй гэдгээ засгийн газар аль биесээр илэрхийллээ. Мөн өнөөдрийн засгийн газрын хурлаар Эгийн голын усан цахилгаан станцыг эрчимжүүлэх шийдвэрийг гаргасан байна. 26 оны 1-р хагаст бид багтаад яг энэ Эгийн голын усан цахилгаан станцын нөлөөллийн талаар эцсийн дүгнэлтийг гаргах зорилттой ажиллаж байна. Энэ эцсийн дүгнэлт гараад бид энэ Эгийн голын усан цахилгаан станцыг барих юм бол Монгол улсын эрчим хүчний асуудалд томоохон чухал хувь нэмэр болно гэж үзэж байна. За мөн гашуун сухад ганц модны хэд холболтын хэлэлцээрийн төслийг улсын хурлаар сойрхон батлуулахаар өргөн барихад бэлэн болжээ. Уг хэлэлцээрийг сойрхосноор нүүрсний үн унаж байгаа энэ үед борлуулалтад тогтвортой хадгалах төслийг бүрдүүлнэ гэж үзэж байна.